Сонгогдсон 30 сургуулийн 5, 10 дугаар ангиудад математик, англи хэл зэрэг 8 хичээлийн хөтөлбөрийг нь шинжилэн туршихааруулжээ. За энэ туршилт 3 жилийн хугацаанд явагдана. 2014 оноос ерөнхий боловсролын бүх сургуулиуд Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхлэх гэж байна. Яг сурагчдын хувьд бол зөвөр л үздэг хичээлээ л үзнэ. Үздэг хичээлээ үзнэ. Нэг ялгаатай нь юу юм бэ гэхээр одоо бидний олон жилийн турш яриад байгаа сурагч төвтэй сургалт гэдэг энэ ойлголт руу шилжих. Одоо эцэг эхчүүдэд ойлгуулахын тулд юу гэмээр юмдээ жишээлбэл дэлхийн 1-р дайныг хэн эхэлсэн бэ гэдэг асуултанд урд нь одоо багш нь тэр улс эхэлсэн гэдээ хэлждэг байсан бол одоо бол хүүхдүүдийг өөрснөө бод. Жишээлбэл одоо Герман бол Оросыг эхэлсэн гэж хэлдэг, Орос бол Германыг эхэлсэн гэж хэлдэг, Франц бол тэрнийг эхэлсэн гэж хэлдэг. За чиний бодлоор аль нь эхэлсэн бэ гэж ингэж хүүхдүүдийг сэтгэн бодох чадварыг нь л одоо нэмэгдүүлж байгаа талаараа давуутай. Өнгөрөх онд олон улсын хөтөлбөрөөр хичээлдэг хос хэлний сургалттай төрийн өмчийн анхны сургууль болох Шинэ нэрийн сургуулийг Улаанбаатар хотод байгуулсан. За энэ жил дахин ийм 2 сургуулийг нэмж байгуулахаар болжээ. Шинэ 2 сургуулийг Баянгол дүүрэгт байгуулна. Цаашдаа улсын хэмжээнд хос хэлний 30 сургуулийг байгуулахар төлөвлөсөн байна. Эдгээр сургуулиудын 7 дугаар ангид суралцах 80, 8 дугаар ангид суралцах 80, 9 дугаар ангид суралцах 105 сурагч болон заах багш нарыг сонгон шалгаруулж авч байна. Одоогийн зарлагдж байгаа сонгон шалралт бол хос хэлний сургалтад явагдах, өөрөөр англи монгол хэл дээр явагдах, төгсөж гарахдаа Кембриж их сургуулийн сертификат авах хүүхдүүдийн тусгай сургалтууд зарлагдж байгаа. Тэн дээр бол бид нөгөө тодорхой ерөнхий боловсролын хичээлүүдээр нь шалгалт авна босго оноотой. Тэгээ хүүхдүүд өөрснөө бүртгээд тэгээд оноо тэнцсэн хүүхдүүд нь авна. Бүртгэлийг боловсролын үнэлгээний газар дэрхийн энэ сарын 27 гэхэд хүүхдүүдэд авч дуусгах юм байна. Кембрижийн хөтөлбөрөөр заах хичээлүүдийн сурах хүчийг шинээр хэвлүүлэх шаардлагатай. Гэхдээ одоо ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэж байгаа сурах хүчийг ойрын 4 жилдээ хэвээрээ бахна. За энэ Кембрижийн бага дунд боловсролын стандартаа нийцүүлж шинжилж байгаа хөтөлбөрийн сурах хүчийг бол гарах болоог байгаа. Энэ бол зөвхөн 30 сургуулийнхаа хүрээнд гарын авлага байдлаар ашиглагдана. 3 жилийн туршилт хугацааны ажил дууссаны дараа бага дунд боловсролын бусад сургуулиудад улсын хэмжээнд орон даяар нэвтрүүлэх ажлын энэ үе шатн дээр бол сурагчийг бол хэвлэх ажил бол хийгдэнэ. Тэгэхээр ойрын 4 жил бол одоогийн хэрэглэж байгаа сурагчдууд бол доктортой ашиглагдана л гэсэн. Өнөөдөр шинэ хөтөлбөрөөр хичээл заах багш нарт сургалт семинарыг зохион байгууллаа. Багш нарын хувьд хуучин сургалтын арга барилаа халж олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээл заахаар болж байгаа юм. Цаг бол олон улсад хүлийн зөвшөөрөг өгөхгүй байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр олон улсын төвшөнд өрсөлдөх чадвартай хэмжээнд хүргэж хүлийн зөвшөөрүүлэх чиглэлээр л өөрчлөлт шинжилгээ хийх гэж байгаа. Одоо бол ямар хэн сайн багш гэж байна вэ? Их юм заадаггүй. Их юм жээжилсэн багш сайн, тийм үү? Их юм жээжилдэг хүүхэд сайн хүүхэд гэж байна. Бүр юм заасангүй гэж ярьж штэ. Тэгэхэр манай хүүхэд юм заахгүй байна гэж. Огт заах шаардлага байхгүй. Яг өстө танаа хүүхдийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Бид нар нөгөө өөрсдөө өмнө нь яг Кембрижийн боловсролыг эзэмшээгүй. Тийм учраас бид нар өөрсдийнхөө сурсан мэдлэгээ өөрчлөх хамгийн түрүүнд шаардлагатай. Нэгдүгээрт хоёрдугаарт бол хөтөлбөрөө өөрчлөх шаардлагатай. Хөтөлбөр сургалтынхаа хөтөлбөрийг өөрчилжээж тэгээд дээрэс нь багш бэлтгэх сургуулиуд одоо сургаж байгаа оюутнууд шүү дээ. Тэднийг өөрчилж сургалтыг өөрчилжээж тэгжээж тэр хүмүүсийн өөрчлөлтөөр л сургалт явагдана. Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр англи, монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулдаг сургуулийг төгссөн сурагчид олон улсын нэр хүндтэй ихтэй сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой. Мөн ерөнхий боловсролын бүх сургуулиуд монгол хэл дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр хичээлэлдэг болно гэсэн үг юм а. Шууд саялмаа мэдээллээ.